За муу хулгаач минь чи яхаараа зайрмаг зээлсэнгүү гэж дэлгүүрийн худалдагчийн нулимсны сувын тасал тий муу алуурч минь муу аимшиг минь чи хүмүүн үү адгууснаас 7 дор би штэ тий Монголын төр Монголын шүүх ямар төвөр нүүртэй гэдгийг би чамд харуулна заа ёо би чамд 10 20 жил өдөөлөд өгнө заа ёо муу ялтан минь та харин битгий санаа зовоо та ерөөсө согтуугаар хүн зотоогүй юм байлээ штэ согтуудаа муудалцахыг алийг тэр гэхв та зүгээр л гудмаар ингээд алхаад явж исэн чинь хохирогч өөрөө таны хөлний улан доогуур шургаж улсан байлээ штэ Тэглээс тантай хамт явж исэн охин чинь баг хохирогч болсон байлээ шүү дээ. Тэр чинь одоо баг гимплийн 1 2 3 4 5 дугаар зэрэгтэй байлээ шүү дээ. Та тэр охиныг өмөрсөн. Та бол баатар. Ингэж харагдуулсан сайт чинь үнэхээр гоё эссэн шүү заяа. Уучлаарай энэ адилхан хэрэг хийсэн хоёр хүн байх чи яагаад ингэж өөр хандаад байгаа юм бэ? Би чи хууч. Гуйлагч минь. Чиний араас хэн гүөх юм бэ? Яагаад гэвэл чи ядуу харин та баян. Та битгий санаа зов. Дараагийн шүүх хурал хүртэл таныг батлан таалтар гаргах чи заа юу. Та гэртээ очиж сайхан амраад, хоол ундаа идээд нойрондоо сайн байгаарай. Яадар чи юм уу да? Би тань чаахан битүүшүүлж өгөх үү? Чи харин хар талхаа идээд ганц дургаа зай тэр боргондоо суугаад чам шиг имийг ер нь цаазаар авсан чи яад юм бэ? Муу адгуус минь. Би чамд харуулнаа заа юу. Ясны чинь цайдгнаа заа юу. Та дараагийн шүүх хурал хүртэл битгий санаагаа чилээгээрэй. Таныг одоо ингээ арт түмэн олон юм яриа шуугаад их юм бол болохгүй бол 10 сар хоригдож байгаа нэрээдлээ богдууланд амралтанд амраач заяа. Гүлэг. За ингээ та бүхний өмнө Монголын цэвэр ариун шудраг шүүх байла.